хувьцаа эзэмшигчдийн хурал банер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал банер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал банер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал банер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард китс хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтэхээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгэхээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдрал хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Сард үүсгэн бий болгожсэн. Өнөөдөр эргээ харахад бол 6101 нэгж ирэх хувьцаа нэгж ирэх эзэмшигчдээ нэлээд томоохон анхны нээлт хаалттай хөрөнгө оруулалтын сан бид нар үүсгэн байгуулж ирсэн. За тэгээд өнөөдрийн хурлаа эхлэхэд таатай байна. Та бүхний хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За тэгээ өнөөдрийн хурлын эрцгийг танилцуулна хэмээн тоолгын комиссийн дарга Бямгэрлийг урьж байна. За сайн байцгаана уу? Намайг Бямгэрл гэдэг. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За өнөөдрийн хурлын дэгийн дагуу тооллогын комиссийн бүрэлдэхүүнээс хурлын эрцийн баталгаажуулалтыг танилцуулахад бэлэн болоод байна. 2024 оны 3 сарын 15-ны өдрийн 24:02 дугаартай төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоолын дагуу үндэсний хувьчлалын сангийн нэгж ирэх эзэмшигчдийн ээлжид хурлыг зарласан бөгөөд тооллогын комиссийн дараагаар Art Securities үн цасны компани хуулийн зөвлөх Бямгэрл миний бие ажиллаж байна. За өнөөдөр буюу 2024 оны 4 сарын 27-ны өдөр зохион байгуулагдж байгаа үндэсний хувьчлалын сангийн нэгж ирэх эзэмшигчдийн ээлжид хурал нь хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4-р зүйлийн 4-1-ийн 10 болон 9-р зүйлийн 9-ийн 1-т хэсэг зааснаар мөн санхүүгийн зохицуулах хорооны хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт авах журмын 9-р зүйлийн 9-ийн 1 болон 9-ийн 7-р хэсгүүдийг тус үндэслэн тогтоох нь үндэсний хувьчлалын сангийн нийт гаргасан 50 сая ширхэг нэгж ирэх байна. За үүнээс саналын эрхтэй 50 сая ширхэг нэгж ирэх байгаагаас 26 сая 550
1250 ширхэг буюу 53.1%-ийг эзэмшиж байгаа нэг жирх эзэмшигчид энэхүү хуралд оролцож байна. За энд өнөөдрийн хурлыг хүчин төгөлтөрт тооцож байна. За баярлалаа. Ингээд хурлын дэгийн дагуу цаг бадрах захирлыг урьж байна. За тоолгын комисстай маш их баярлалаа. 53.1% эрсдэлтэйгээр энэхүү хурал маань өнөөдөр хүчин төгөлдөр үйлчлэгээр болж байна. За та бүхэндээ би энэ өнөөдрийн дэгийг танилцуулъя. За хурлын эрс бүртгэж эрсийг мэдээллээ. За одоо хилцэх асуудлыг танилцуулна. За үүний дараагаар бол нэгэн бүх хилцэх асуудлуудаа танилцуулж дуусны дараагаар санал асуулт хариулт явуулъя. Тэгээд тоолгын комиссийн тогтоолоо танилцуулаад удаас гарсан тогтоолын шийдвэрүүдэд танилцуулаад өнөөдөр хурал маань дуусах байгаа. За хилцэх асуудлуудын хүрээнд бол 2023 оны ард менежмент компани итгэмжлийн удирдах үйлчлэгээний жилийн тайланг танилцуулна. За үүний дараагаар Кастадион банкны хөрөнгө хадгалах үйлчлэгээний жилийн тайланг мөн танилцуулна. За гурав дахь асуудал нь үндэсний хөгжлийн сан хөрөнгө оруулалтын сангийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулна. За мөн энэхүү тайланд гаргасан төлөөлөл өдөр зөвлөлийн дүгнэлтийг танилцуулж батлуулах байгаа. За үүнээс хойш бол дандаа өөрчлөлтөд оруулж дандаа санал хураалтад батлах асуудлууд байгаа. 5 дугаарт нь бол үндэсний хөгжлийн сан хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын бичиг баримтанд өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Энэ нь болохоор санхүүгийн зохицуулах орноос дагаж мөрдөж байгаа журмуудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор хийгдэж байгаа ажлууд байгаа. За үндэсний хөгжлийн сан хамтын хөрөнгө оруулалтын сангийн зарласан нэг жирхийн тоог нэмэгдүүлэх нэмж нэг жирх гарах зөвшөөрөл олох түүнтэй холбоотой үүсэх эрхийг төлөөлөл өдөр зөвлөлд олох тухай бас тогтоол батлагдах ёстой байгаа та бүхэн саналаа өгнө. За 7 дугаар асуудал нь үндэсний хөгжлийн сан хамтын хөрөнгө оруулалтын сангийн дүрмдээ бас өөрчлөлт оруулах асуудал байгаа. Энэ маань бас тогтоолоор баталгааж байна. За үндэсний хөгжлийн сангийн сан хамтын хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөх зөвлөлийн гишүүдийн сонгуул болно. За энэхүү сонгуулиар нэр дэвсэн хүмүүсийг бас танилцуулж санал хураалт явагдана. За тэгээд хамгийн сүүлийн асуудал бол төлөөлөл өдөр зөвлөлийн 2024 оны зардлын төсөв батлах. Иймэрхүү асуудлуудыг авч хэлцүүлэхээр та бүхнийг цуглуулсан байгаа. За тэгээд өнөөдрийн хуралд бол ард менежмент компани гүйцэтгэх захирал Хандаа, за манай сангийн менежер Даваа самбуу нараас оролцож байгаа. Тэгээд дараах хүмүүстээ Даваа самбууг урьж танилцуулга эхлүүлнэ үү юм бэ? Тайзан дээр урьж байна. Хандаа юм байна эхлээд. За. За сайн байцгаана уу? Байна. За ард менежмент компани гүйцэтгэх захирал Хандаа байна. За та бүхэн үндэсний хөгжлийн сангийн 2023 оны ээлжид нэг жирх эзэмшигчдийн хуралд хүрэлцэн ирсэнд баярлалаа илэрхийлье. Тэгээд ард менежмент компани товч мэдээллүүдийг хүргийгээд энэ слайдыг бэлдсэн байгаа. За ард менежмент компани маань 2016 онд хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, санг удирдах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За тэгээд өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нэр шин сан нэг жирх хөрөнгө оруулалтын одоо хамгийн хэлбэр одоо хэрэгсэл юу байдаг талаар олон улсын зах зээлийг судалсан, дотоодын зах зээлийг судлаад за үндэсний хөгжлийн сан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын санг 2020 онд үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн байгаа. За тэгээд энэ сангийн маань та бүхэн одоо нэрийн хувьчлал гэдэг үгнээс нэлээд сонирхож орж ирсэн болов уу гэж бодож байна. Тэгээд бидний хувьд хамгийн одоо өөр өгөөчтэй хөрөнгө оруулалт хийх боломжтой салбар бол одоо ялцчгүй хувьчлал юм аа гэд хувьчлалын зах зээлийг одоо судалж энэ санг үүсгэн байгуулсан. За тэгээд сан маань 2020 оны 10 сараас үйл ажиллагаа явуулсан байгаа. Нийтдээ 475 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт олон нийтээс татан төвлөрүүлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За тэгээд Монголын анхны сан тэгээд гэдэг үднээс бид нэлээд бас няхуур нэлээд судалгаа шинжилгээтэй ажилласны үндсэн дээр үүсгэн байгуулснаас нэг жилийн дараа бол хөрөнгө нэлээд өндөр 2 дахин өсгөж чадсан ийм амжилттай явж байгаа. За тэгээд 2022 онд бид нэр дараагийнхаа хамтын сан энэ маань бол нээлттэй хамтын сан байгаа. Хөрөнгө оруулагч үндэстэн санг үүсгэн байгуулж ажилласан байгаа. За тэгээд ард менежмент компани маань болохоор яг хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, санг удирдах, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажилладаг. За тэгээд манай үйл ажиллагааны товч мэдээллийн слайдаар гарч ирсэн байгаа. Мэдээж хөрөнгө оруулалт хийхийн тулд бидний хувьд судалгаа шинжилгээг нэн тэргуун тавьж хийж ажилладаг ийм байгууллага байгаа.
одоогоор 7 ажилтны бүрэлдэхүүнд ажиллаж байна. 2 сангийн менежер, 2 санхүүгийн шинжээч, хуульч болон нэгтлэн гээд бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За тэгээд манай анхны үүсгэн байгуулсан за Монгол Улсын хувьд бол бас анхны сан болж чадсан хамтын хөрөнгө оруулалтын сан бол манай хувьчлалын сан байгаа. Тэгээд хөрөнгө оруулалтын бодлого манай сан бол одоо өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын бодлоготой тэгээд санг маань мэрэгжлийн ард менежмент компани маань удирдах явж байгаа. Урт хугацаанд хувьчлалт хөрөнгө оруулалт хийх зорилготой байгаа. За өнгөрсөн хугацаануудад Монгол хөрөнгийн бирж хүчлагдлаа. За тэгээд банкуд маань IPO-нууд хийлээ. За энэ болгонд бол манайсан өөртөөхөө зорилгын хүрээнд оролцоод ажиллаа явж байгаа. За үндэсний өвчтлийн сан маань өөрийн гэсэн ажилтангуй. За тэгээд зөвхөн хөрөнгө оруулалт хийдэг юм байгууллага. За тэгээд хөрөнгө оруулалт хийхдээ дандаа 3 дахь байгууллагуудаар үйлчлэгээ авдаг. За хөрөнгө оруулалт хийхэд манай ард менежмент компани судалгаа шинжилгээ хийж аливаа шийдвэрүүдийг хөрөнгө оруулагчдын өмнөөс гаргаж ажиллаж байгаа. За тэгээд голомт Кассажан банк маань хөрөнгө оруулагчдын аливаа хөрөнгийг одоо Кассажан банктай хатгалж тооцоо бүртгэлийг хийж ажилладаг. За тэгээд хөрөнгө оруулагчдын одоо эрх ашгийг хамгаалах ялангуяа сангийн чаашдын чиглэл бодлогыг тодорхойлох үүднээс манай сан бол 5 төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнтэй ажилладаг. За энэ 5 маань болохоор ердийн 3, 2 хараат бус гишүүнтэйгээр үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд явуулсан. За тузын дараагаар цог бадрах дарга маань ажиллаж байна. За ердийн гишүүнээр Золбоо болон Хандаа миний би ажиллаж байна. За хараат бус гишүүдийн хүнд Баянсан, Баасандорж гээд хууль болон эдийн засгийн санхүүгээр одоо мэргэсэн хүмүүс ажиллаж байна. За 2023 оны хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа болон тайланг, санхүүгийн тайланг танилцуулахаар сангийн менежер Даваа Самбог урьж байна. За бүгдэнд дахиад өдрийн мэнд. Намайг Даваа Самбог гэдэг үндэсний хөгжлийн сангийн менежер байгаа. За тэгэхээр өнөөдөр та бүхэнд үндэсний хөгжлийн сан 2023 онд ямар хөрөнгө оруулалтууд, донтолох хөрөнгө оруулалтууд хийсэн зэрэг тайлангуудаа эрхэм хөрөнгө оруулагч та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр үндэсний хөгжлийн сан бол үндсэн үйл ажиллагааны хөрөнгө оруулалт байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийхэд бол хамгийн дөрөв эхлээд макро болон микро орчны судалгааг хийсэн байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр та бүхэнд 23 онд ер нь Монголын эдийн засгийн нөхцөл байдал ямар хөө байсныг товчхон танилцуулъя. За 23 онд бол Монголын эдийн засаг ер нь бол нүүрсний эрчимчлийн жил болсон. Энэ утгаараа бол бидний экспорт 40 гаруй хувиар нэмэгдсэн. Үүнийг дагаад гадаад валютын албан нөөц нэмэгдсэн байгаа. Мөн дээрээс нь төгрөгийн анш жилийнхээ хувьд бол бууралтай гарч ирсэн. Энэ бол 2017 оноос хойш гарсан анхны одоо бууралтай жил болсон байгаа. За мөн дээрээс нь инфляцийн түвшин бол 7.9 тол хурж буурж орж ирсэн. Сая 24 оны 3 сар гэхэд бүр 7 буугаар ороод ирлээ. За Монгол банкны бодлогын хөв бол 13 орчимд бол байсан бол сая 1 пунктээр бууруулж 12 руу бууруулаад орж ирсэн. Энэ нь бол мэдээж хөрөнгөний зах зээлд бол сайн үзүүлэлт. Яагаад тэгэхээр Төв банкны бодлогын хөв буурна гэдэг маань үүнийгээ дагаад хадгаламжийн болон зээлийн хүнүүд буурж орж ирдэг. Хадгаламжийн хөв буурснаар л иргэд хадгаламжинд хийхээ сонирхолгүй илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд бол хайж хөрөнгөний зах зээл рүү сонирхож орж ирдгээр бол хөрөнгөний зах зээлийн өсөлтөд нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр цаашд бол хөрөнгөний зах зээл 23, 24, 25 онод бол нэлээд өсөлттэй жилүүд байх болов гэж бол таамаглаж байгаа. За 23 онд бол хөрөнгөний зах зээл дээр нэлээд томоохон IPO-нууд болсон байгаа. Банкны IPO-нууд нийтдээ 7 IPO-ноос 335 тэрбум төгрөг олон нийтээс татан төлрүүлсэн байна. За үүнийхээ үр дүнд бол Монголын хөрөнгөний зах зээлийн нийт үнэлгээ маань дотоодын нийт бүтээгдэхүүний 22% хүрсэн байгаа. За гэхдээ 22% гэдэг маань тийм өндөр хангалттай үзүүлэлт бол биш. Энэ бол олон улсад бол 100-аас дээш ер нь бол гарсан байдаг. Тэгэхээр Монголын хөрөнгөний зах зээл дэх цааш өсөлтийн орон зай бол энэ хэмжээнд байгаа гэдэг нь бол харагдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр хөрөнгө оруулалтын сангийн үндсэн үйл ажиллагаа нь өөрөө багц бүрдүүлэлт байдаг. Тэгэхээр та бүхэнд энэ онд 23 онд хийгдсэн онцлог хөрөнгө оруулалтуудыг танилцуулъя. За үндэсний хөгжлийн сангийн гол зорилго нь төрийн хэмжээний компаниудын хувьсгалд оролцоод түүнийхээ өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгөх зорилготой байдаг. Энэ хүрээндээ бид нар Монголын хөрөнгөний биржийн
хувьчлалд стратегийн хөрөнгө оруулагчаар оролцсон. За энэ бол одоогийн байдлаар маш амжилттай явж байна. Монголын хөрөнгөний биржийн хувьцаа нэгж үн нь бол 100 төгрөгөөр гарч ирсэн. Өнөөдөр ихэд бол одоо 250 төгрөгөд бол хүрсэн байна. Тэгэхээр бидний хөрөнгө оруулсан хөрөнгө маань энэ хэмжээгээр өссөн гэсэн үг. Мөн дээрээс нь бид түрүүлсэн банкуудын хувьчлал болсон. Энэ дундаас бид нар Хас банкнд стратегийн хөрөнгө оруулагчаар орсон байгаа. За Хас банк маань сая эхний 24 оны эхний улиралд ихэд 42 тэрбум ашигтай, өмнөх оноос 34% өсөлттэй. За он гарснаас хойш бол нэг 17-8% өсөлттэй хувьцааны ханшин нь явж байна. За чанаргүй зээлийн хувьд бол банкуд дундаа бол хамгийн бага байдаг ийм банк байгаа. Мөн дээрээс нь бид Mall Logistics гээд тээвэр одоо 100-ын компанид стратегийн хөрөнгө оруулагчаар орсон байгаа. Монголын хөрөнгөний бирж дээр ер нь ийм тээвэр 100-ын одоо ийм салбарын хувьцаанууд бол баг байдгүй цөөхөн байдаг. Тэгэхээр бидний яг хөрөнгө оруулалтын сангийн зорилго нь өөрөө багц бүрдүүлэлт гэдэг маань эрсдлээ тараан байршуулах. Тэгэхээр бид нар энэ эрсдлээ тараан байршуулахын тулд тээвэр 100-ын энэ олон жилийн түүхтэй ийм компанид хөрөнгө оруулалтуудаа хийсэн гэсэн үг. За мөн дээрээс нь бид энэ онд нэлээд ашиг хэрэгжүүлсэн. За эндээс онцлог дурдыг гэвэл Nvidia гэдэг дэлхийн томоохон чип үйлдвэрлэгч компани байгаа. Яг Америкийн зах зээл дээр бол зах зээлийн үнэлгээгээр 3-т ордог томоохон ийм компани байгаа. Энд манайх бол энд хөрөнгө оруулалтаа хийсэн. Эндээс бол нэг 150 орчим хувийн өсөлтийг бол гаргаж авч чадсан байгаа. За бас энэ жил Апугаас тодорхой хэмжээнд бол зарсан. Гэхдээ бол яг бүрэн гүйцэд бол зарж дуусгаагүй гэсэн үг. За эндээс бол нэг 96% өсөлтөөр бол гарч ирсэн. За мөн дээрээс нь Төмөн шууд 150% өсөлтийг гаргаж авч чадсан. Инвескор гэдэг банк санхүүгийн байгууллагаас бас 88% өсөлтийг гаргаж авч чадсан. Ийм онцлог хөрөнгө оруулалтууд хийсэн байгаа. За мөн дээрээс нь бид түрүүлсэн 23 онд төгрөгийн аншуул харьцангуй доктортой байсан. Ер нь бол долларын эсрэг бол харьцангуй чангараад бүр буураад ороод ирсэн гэсэн үг. Тэгэхээр бид нар бол өмнө нь долларын позиц багцын 19% байсан бол энийгээ буулгаад 4% бол бууруулаад ороод ирсэн гэсэн үг. Тэгэхээр үүнийхээ дагуу бид нар MMC-ийн бонд байсан. Энэ бол долларын бонд, олон улсын бирж дээр арилжаалагддаг долларын бонд. Энэ 24 онд дуусах бонд байсан. 925 та бонд. Энэ бондоосоо бол гарсан гэсэн үг. Энэ бондоосоо бол нийт өгөөж, купоны өгөөжүүдэд тооцоод нэмээд тооцоод нэг 54 орчим хувийн өгөөжтэй бол гарч чадсан. За мөн дээрээс нь бид түрүү хэлсэн Монголын эдийн засаг 23 онд нэлээд сайн байсан. Эдийн засгийн бүчлгөө дагахаар хэрэглээний зээлүүд бол эдийн засаг сайн жилүүд хэрэглээний зээлүүд бол өндөр гарч эхэлдэг. За тэгэхээр бид хэрэглээний зээл өндөр гардаг энэ Ленцгийн мэн банк санхүүгийн байгууллаганд хөрөнгө оруулалтаа бол хийсэн. За бид нар оны эхэнд бол 0.1% Ленцгийн мэн эзэлдэг байсан бол одоогийн байдлаар 3 орчим хувьд цуглуулж хөрөнгө оруулалтаа хийж чадсан гэсэн. Одоо энэ компани хувьцаа маань оны эхэнд өнгөрсөн оны эхэнд 30 төгрөг байсан бол одоо өнөөдрийн байдлаар нэг 95 төгрөгтэй арилжаалагч үндсэндээ 3 дахин өссөн юм хувьцаа байгаа. За бас Монголын томоохон уул уурхайн компани болох орон нутгийн 5 толгойд бас хөрөнгө оруулалтаа хийсэн. За багцынхаа хувийг бол нэлээд нэмсэн байгаа. 5 толгойн хувьцаа маань өмнөх оны эхэнд нэг 8,000 байсан бол одоо нэг 25,000 орчимд арилжаалагч байна. Мөн дээрээс нь нэгж хувьцаанд 5,000 төгрөгийн ногдол шиг тараасан. Маш өндөр ногдол шиг тараасан ийм компани болсон байгаа. За тэгэхээр хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэл өөрөө цэвэр хөрөнгийн үнэлгээгээр тооцогддог. За цэвэр хөрөнгийн үнэлгээ бол оны эцэст бол 637 тэрбум төгрөгийн үнэлгээтэй бол гарсан байгаа. Бид бол анх төрүүлсэн 5 тэрбум төгрөгөөс анх 2020 оноос л эхэлсэн байгаа. Нэмэгдсэн дүнгээрээ бодвол 1.3 тэрбум төгрөгийн хоригдлогцсон ашигтайгаар нэмэгдсэн гэсэн үг. За зах зээлийн үнэлгээ гэдэг маань одоо манай Монголын хөрөнгөний бирж дээр манай хөрөнгө оруулагч нар хоорондоо авч зарсан арилжааны одоо зохицуулалтаар одоо гарч ирж гэсэн үг. Эрэлт нийлүүлэлтээр одоо тодорхойлогдож байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс нэг юм харахад бол цэвэр хөрөнгөний үнэлгээ 137 тэрбум байгаад байдаг. Зах зээлийн үнэлгээ маань 532 тэрбум төгрөг байгаад байдаг. Үндсэндээ одоо манай хөрөнгө оруулалтын багц энэ 29 ширхэг компани хувьцаатай багц маань зах зээл дээр 15 орчим хувийн дискаунттай арилжаалагтай тань гэсэн. Энэ бол маш том боломж. Яагаад тэгэхээр
бидний яг цаад цэвэр хөрөнгөний үнэлгээ маань 137 тэрбум төгрөг байгаад идэг. Гэхдээ зах зээл дээр энэ маань 532 тэрбум төгрөгөөр үнэлгээтэй харилцаалагддаг байна гэдэг маань одоо энэ үн цэнийг та бүхэн шууд 15% хөнгөлөлтөөр авах боломжтой байна гэсэн. За манай хөрөнгө оруулалтын сангийн төлөвлөгөө бид анх 2020 оны 10 сард үүсгэн байгуулад үнд цасны танилцуулга дээр тусгаж байсан. Жилд 17.6% дундчлана гэдэг. 10 жилийн дунд чинь 17.6 байна гэж гаргасан. За үүнийхээ дагуу бид зорилттой хүрч ажиллаж байгаа. Бид нар бол цаашдын төсөөллөө бол ингэж харж байгаа. 29 онд бол бидний нийт хөрөнгө 20.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болсон байх юм байна гэж төсөөлж байгаа. Гэхдээ мэдээж жил болгон эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалan хувьд бол өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ яг 10 жилийн дараа үүсгэн байгуулснаас 10 жилийн дараа 20.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болсон байх юм байна гэж харж байгаа гэсэн үг. За хөрөнгө оруулалтын сан ер нь урт хугацаанд амжилттай байх үндэс нь өөрөө л ерөөсөө хөрөнгө оруулалтын багц бүртгүүлэлт олон салбарт найдвартай компаниудын хувьцаанд хөрөнгө оруулснараа л урт хугацаанд ашигтай өгөөжтэй байх боломжтой байдаг. Тэгэхээр бид нэр багцын 80%-ийг дотоодын 25 ширхэг компанид хөрөнгө оруулалт хийсэн. За мөн дээрээс нь багцынхаа 4% гадаадын 5 ширхэг хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн байгаа. За тэгээд үнд цаас буюу тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэлт бол 6.5%. За тэгээд бэлэн мөнгөнд бол 6%-ийг эзэлж байгаа. Бид нар энэ онд бол бэлэн мөнгөний нөөцөө бол нэлээд нөөцлсөн. 6% бол хүргэсэн байгаа. Үндсэндээ 500 орчууд сая төгрөг гэсэн үг. 24 оны үед бид нар одоо Монголын хөрөнгөний бирж дээрх байгаа ихэнх хувьцаанууд ер нь нэлээд доогуур үнэлгээтэй гэж харж байгаа. Тэгэхээр энэ худалдаа авалт хөрөнгө оруулалтуудаа бэлдээд бэлэн мөнгөнийхөө нөөцийг бол хадгалаад байж байгаа гэсэн үг. За хувьцааныхаа багцыг салбараар нь танилцуулъя гэвэл технологийн салбар уулуурхаа тогтмол хэрэглээ санхүү тогтмол бус хэрэглээ гэдэг. Тэгэхээр бидний яг багцад бол одоо эндээс харж болж байна. Санхүүгийн салбарын хувьцаанууд бол дийлэнхийг эзэлдэг. Яагаад тэгэхээр Монголын хөрөнгөний бирж дээр байгаа за ер нь ихэнх компаниуд сүүлд IPO хийж байгаа компаниуд бүгд санхүүгийн компаниуд бол тарж байгаа. Сонголт бол Монголын хөрөнгөний бирж дээр санхүүгийн компаниуд л илүү өндөр ашигтай илүү өндөр өгөөжтэй юм хувьцаанууд байгаад байгаа болохоор бид нар төлхөө санхүүгийн салбаруудад хөрөнгө оруулалтуудаа хийсэн гэсэн. За мөн дээрээс нь уул уурхайн томоохон компаниуд хөрөнгө оруулалтуудаа хийсэн. За уул уурхайн компаниудад бол ер нь хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол яг хувьцааны хувьд нэлээд өндөр эрсдэлтэй байдаг. Гэхдээ эрсдэлтэй байна гэдэг маань нөгөө талдаа өндөр өгөөж хүлээгдэж байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь Эрдэнэ Resource гэх компани байгаа. Энэ бол дүнгиж одоо хайгуулын шатанда одоо явж байгаа. 25 оноос олборлолтоо эхлэх Монгол MMC-гээс бол санхүүжилт авсан, хөрөнгө оруулалт авсан ийм компани байгаа. За тэгээд тогтмол хэрэглээ буюу эдийн засгийн аль ч нөхцөл байдалд хувьцааны ханш орлого, цэвэр ашигуд тогтмол байдаг хэрэгсэл одоо хувьцаанууд гэсэн үг. Үндсэндээ манай багцыг энэ одоо 10 жилийн хугацаанд хамгаалах хувьцаанууд гэсэн үг. За мөн дээрээс нь санхүүгийн, за тэгээд тогтмол бус хэрэглээний гээд салбарууд хөрөнгө оруулалтууд хийсэн байгаа. За энд илүү дэлгэрэнгүй байдлаар харуулсан байгаа. Дэд салбар гэж хэлэгддэг. Одоо чиглэл эндээс харагдаж байгаа бах. Бид нар бол яг нэг салбарыг төлхөө одоо яг анзаараад харуул төлхөө хийсэн юм бол байхгүй. Бүх салбарт зэрэг одоо ижил тархан байршуулсан. Гэхдээ тухайн жилийнхээ нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад салбар руугаа шилжүүлэх тийм чиглэл байгаа гэсэн үг. За 23 оны 4-р улирлын байдлаар манай хөрөнгө оруулагчдын мэдээлэл гарсан байгаа. За ард даатгал бол манай хамгийн том хувьцаа эзэмшигч 11%-ийг эзэлдэг. За дараас нь тулга гээд хөрөнгө оруулагч байгаа. За ард менежмент 5%-ийг эзэлдэг. MCS Investment бид нар бас хөрөнгө оруулалт хийсэн 5%-ийг эзэлдэг. За ард кредит банк санхүүгийн байгууллага, Богд банк, ардын тэтгэврийн данс. За тэгээд манай хувь хөрөнгө оруулагч нар. За тэгээд бусад жижиг нэг зэрэг эзэмшигч гэсэн үг. За эндээс харуул ер нь бол дандаа санхүүгийн эксперт компаниуд манад хөрөнгө оруулалтууд хийсэн. Санхүүгийн эксперт одоо компанид хөрөнгө оруулалт хийсэн гэдэг маань манай яг хөрөнгө оруулалтын бодлого, философи, хөрөнгө оруулалтын одоо аргачлалд итгэж байгааг илрэл гэж бол би хардаг.
За нийтдээ оны эцэст бол 6163 хөрөнгө оруулагч бол манай сангийг бол эзэмшиж байгаа одоогийн байдлаар. За манай сан маань жил болгон хөндлөнгийн аудитаар аудит оруулдаг. За одоо та бүхэнд энэ бол аудитлагдсан тайланг танилцуулъя. За эцдийн өмчийн дүн 6.3 тэрбум буюу энэ бол цэвэр хөрөнгийн үнэлгээгээр тооцогдож байгаа гэсэн үг. За үр төлбөр дээр бол 13 сая. За нийт хөрөнгө маань 6.4 тэрбумын хөрөнгөтэйгээр явж байна. Түрүүлсэн бэлэн мөнгөтэй 550 сая төгрөг байгаа. Бид нар дараагийн хөрөнгө оруулалтуудаа бэлэн мөнгөний нөөцөө бэлэн байлгаж байгаа гэсэн үг. За орлогын тайланг танилцуулъя. За орлогын тайлан дээр эндээс ганц л харах юм бол тэр бодит дүн цэний өсөлтийн олз гэдэг нэг данс байгаа. Одоо 800 сая алдагдал гэдэг юм гарч ирж байгаа. Энэ юунаас гарч ирж байгаа гэхээр бидний одоо оролцсон ба 29 компани хувьцаа нэг үнэлгээнээс шалтгаалдаг. Бид нар хичнээн энэ ашгийг хэрэгжүүлээгүй байсан ч гэсэн энэ данс нэр бүртгэдэг гэсэн үг. Үндсэндээ бол одоо тухайн компаниудын хаалтын ханшууд 12 сарын 31-ний байдлаар унаад ороод ирэхэд энэ данс маань бас буурнаа л гэсэн үг. Тэгэхээр бид нар эндээс бол ямар нэгэн төрүүлсэн бид нар нэг нийтдээ ашиг хэрэгжүүлсэн дүн маань бол нэг 200 сая төгрөг. За тэнгүүд хэрэгжүүлээгүй ашигуд бол байгаа. Энэ нь болохоор энэ дээрээ нэмэгдээд 800 сая алдагдaltaй гэж харагдаж байгаа. Гэхдээ эндээс бол хэрэгжүүлсэн дүнгууд бол байхгүй дандаа хаалтын ханшаар тооцогдоод хэрэгжээг ашигуд явж идэг гэсэн. За тайлан төвийн цэвэр ашиг бол хасах 793. Энэ нь бол тэгж анхаарах үзүүлэлт бол биш. Бидний гол анхаарах үзүүлэлт бол ерөөсөө хөрөнгө оруулалтын багц ямар хувьцаанд хөрөнгө оруулалтууд хийсэн байна. Хөрөнгө оруулалт гэдэг маань өөрөө урт хугацааны өгөөж өгдөг хувьцаа гэдэг маань урт хугацаанд өгөөж өгдөг ийм одоо санхүүгийн хэрэгсэл жил болгон хэлбэлцэлтүүд бол мэдээж байгаа. Гэхдээ мэдээж сайн компани хувьцаа урт хугацаанд өсдөг ийм жамтай байдаг. За мэдээж хөрөнгө оруулалтын сан зардал гардаг. За хөрөнгө оруулалт менежментийн компани, за кастодион дээр хадгалагчдын зардал, за хөндлөнгийн аудит, за тэгээ нэгж ирэх эзэмштэй холбоотой хурлын зардал гэх мэт зардлууд гарч байгаа. За нийтдээ бол 237 сая төгрөгийн зардал гарсан байгаа. За эндээс 154 сая төгрөгийн зардал нь болохоор хөрөнгө оруулалт менежментийн компани зардал. Бид нар анхандаа нөгөө нэг яг танилцуулах хэрэгтэй бол менежментийн компани 2.5% одоо эндээс нэг удирдсны хөлс аваа явдаг. За тэгээ кастодионы зардал бид нар бол голомт кастодионтой хамтарч ажилладаг. За тэгээд бусад буюу энэ дотор аудитын зардал, за маркетинг, нэгж ирэх эзэмштэй холбоотой зардлууд гарсан байдаг гэсэн үг. За тэгэхээр миний яг танилцуулах хэсэг маань дууссан байна. За үргэлжлүүлээд дандаа захирлаа хэлцэх асуудлынхаа танилцуулна уу хэмээн ярьж байна. За баярлалаа. За өнөөдрийн хурлаар 9 асуудал хэлцгээр байгаа. За эхний асуудал. Эхний асуудал маань арт менежмент компани итгэмжлэн удирдах үйлчлэгээний жилийн тайланг танилцуулах байгаа. За ямар ч гэсэн сангийн менежер маань сангаа хэрхэн удирдсан талаар 23 оныхаа гол үзүүлэлт тайлангуудаа тавьсан. За арт менежмент компанийн хувьд түрүүлсэн 7 ажилтнтай явж байгаа. За тэрнээс гадна удирдах бүрэлдэхүүнд за золбоо арт менежмент компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга за арт менежмент компани гүйцэтгэх захирлаар хандаа миний бий. За тэгээ сангийн менежерээр даваа самбаа маань сая өнгөрөх 23 онд ажилласан. За тэгээд арт менежмент компани маань үндэсний хөгжлийн сандаа хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг байгуулсан байдаг. За энэ гэрээнийхээ дагуу сангийн хөрөнгийг сангийн менежерээр удирдуулдаг байгаа. За сая даваа самбууг хэлснээр сангийн нийт хөрөнгө 638 тэрбум төгрөгийг манай сангийн менежер удирдах ажилласан. За үүнээс гадна цам маань өөр ингэж ажилтнгүй байдаг гэж төрүүлсэн. Тэрнтэй холбоотой сангийн өдөр тутмын үйл ажиллагааг менежментийн компани удирдах явуулдаг байгаа. За хөрөнгийн бүртгэл хөтлөх, за хатгалах,
тайлан мэдээнүүдийг бэлдэх хөрөнгө оруулагч болон хороо хөрөнгийн бирж гээд тусгай зохицуулалттай байгууллагуудад мэдээллийг хүргэж ажиллах ажлуудыг өдөр тутмын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа. За тэгээд сангийн төлөөлөл удирдах зөвлөлийн хурлыг хоролдуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хоролдуулах зэрэг зохион байгуулалтын ажлыг манаас ард менежмент компани хийж гүйцэтгсэн байна. За хэлцэх асуудал хоёрын хувьд Кастиан банк, голомт Кастиан банкнаас бат ундрал ирсэн байгаа. За тэгээд сангийн нийт хөрөнгийн 23 оны хатгалалтай холбоотой тайлангаа танилцуулна. Нэг. За энд хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагч нарт бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батгамдрал гэдэг одоогоор Голомт банкны нөөцийн удирдлагын газрын хилцэд ажиллаж байгаа ажилтан байгаамаа. За одоогийн танилцуулж байгаа зүйл бол үндэсний хүчил санд 2023 онд Кастиан банк ямар үүрэгтэйгээр оролцож ямар үйлчлэгээ үзүүлээд одоо яг энэ үр ашгийг бүртгэгээд явж байгаа юм бэ гэдгийг тайлхнахаар хүрэлцэн ирсэн байгаамаа. За тэгэхээр агуулгын хүрээнд Кастиан банкны танилцуулга үйлчлэг хөрөнгө оруулалтын сантай байгуулсан үйлчлэгээний гэрээ хөрөнгийн бүртгэл нэг жирийн бүртгэл хэрхэн явагддаг хөрөнгийн цэвэр үнэлгээ хэрхэн тогтсон бэ зэргээс хамаарат за тайлан мэдээллийг хэрхэн илгээсэн тайлгансан та бүхэнд танилцуулах болно. За яг Кастиан банк гэдэг нь яг юу юм бэ гэдэг яг юуны төрөнд та бүхэнд танилцуулах нь яг зүйтэй байх. Тэгэхээр Кастиан банк нь таны одоо өөрийн мөнгө өрөнгөөр худалдаж авсан ямар нэгэн байдлаар эзэмссэн хөрөнгүүдийг ямар нэгэн аюулгүй байдал гадны нөлөөллөөс гадны одоо шижигтэй зүйлсээс хамгаалахын тулд Кастиан банк байгаамаа. Таны хөрөнгийг ямар нэгэн захим, луур, гадны халдлага, ямар нэгэн хүн эрх мэдлээ ашиглан таны хөрөнгийг өөрийн мэдлэр захин зарцуулахаас сэргийлж Кастиан банк ер нь бол та бүхний хөрөнгийг аюулгүй хадгалдаг юм аа. За тэгэхээр 2014 онд зах зээлийн таатай орчин бүрдээд 14 онд болохоор Голомт банк нь Кастиан банкны үйлчлэгээний улсын бүртгэлийн гэрчлэгээ урсан бүртгэл бүртгүүлсэн байгаа. Тусгай төвчлөл гэрчлэгээ авсан. Үүний дараагаар 2015 онд Монголын хамгийн анхны Кастиан банкыг Голомт банк байгуулсан юм аа. За үүний дараагаар 2016 онуудаас эхлэн эхний харилцагч нартаа бүртгэж аваад үйл ажиллагаагаа бүрэн явуулж эхэлсэн. 2017 оноос эхлэн ер нь бол Японы Nomura системийг анх нэвтрүүлж ерөнхийдөө бол төлбөр тооцоо гүйцэтгэлийг яг real time-аар үндсэн яг бодит цаг та бүхний яг арилжааны захиалга бүртгэл төлбөр тооцоог бүгднийг хийж явж эхлүүлсэн байгаа. За үүний дараагаар дэлхийн хамгийн том байгууллага болох ерөнхий хөрөнгөний зах зээл дээрх хамгийн том байгууллага болох JP Morgan-ы дэвшин болж ажиллаж эхэлсэн байгаа. За тэгээд үүний дараагаар номинал насны эрхийг авч одоо яг дараагаар улсын олон улсын стандартын тайлгнах тийм эрхийг одоо баталгаажуулсан. За үүний дараагаар глобал Кастиан буюу одоо яг гадаадын төлбөр тооцоо, гадаадын бондыг, гадаадын үн цасыг худалдаж авах нөхцлөөр одоо яг хөрөнгө оруулалт харилцагч нартаа санал болгож ерөнхийдөө бол гадаадын үн цас худалдаж авах боломжийг ерөнхийдөө бол Кастиан банк ер нь бол харилцагч нартаа нээж өгсөн байгаа. За үүний дараагаар хамтын нээлттэй хаалттай болон ер нь бол хамтын биржээр арилжаалдаг хосууд дээр хамгийн анхны түвшинд нь байлгаж бүх сангуудад үйлчлэгээ үзүүлж эхэлсэн байна. За хамгийн сүүлд 2023 онд хамтын биржээр арилжаалдаг сан буюу ETF санг Монголд хамгийн их анх удаа хамгийн ихний удаа байгуулагдаад төрийг Кастиан банк тухайн хөрөнгө оруулалтын сангийн Кастиан үйлчлэгээ үзүүлж эхэлсэн байна. За Кастиан банкны ер нь бүртгэлийн систем ер нь бол явагддаг бай гэхээр ерөнхийдөө бол яг хөрөнгийн биржээс MIT системээр ер нь бол бүх мэдээлэлээ солилцож та бүхний одоо яг үн цасны хөрөнгийн нэг жирхийн бүртгэлүүдийг тухай бүрт нь real time-аар баталгаажуулдаг. За үүний дараагаар болохоор Financial Core систем буюу яг банкны үнсэн системтэйгээ хослуулан ашигладаг. Тэгээ амлаг систем, Swift Asset систем, Broker Interface-ээр хангаж өгснөөр та бүхний бол захим аюулгүй байдлыг, хөрөнгийн аюулгүй байдлыг бол хангаж өгж байгаамаа. За дараагийн талаар тайлгнлын байдлаар бол манайх харилцагч нартаа
бүрэн автомат буюу байдаг өдөр болгоны эцсээр таны хөрөнгийн үйлдвэрлэлийн тайлан мэдээллүүдийг үнэн зөвөр бодитоогоор 9 төрлийн 9-өөс 10 төрлийн тайлангуудыг та бүхэнд илгээдэг байгаа. За дараагаар болохоор гадаадын төлбөр тооцоо арилжааг ерөнхийдөө бол таны захиалсан хугацаанаас таны захиалсан ордроос хамаарат гадаадын банкудад харьцаж таны хөрөнгийг худалдаж авч өгдөг байгаа. Зүүнний дагаар мэдээллийн аюулгүй байдал буюу Кэсчон банк нь банкнаас ерөнхийдөө бол яг системээрээ тусдаа бүртгэлэн тусдаа харилцагчийн бүх мэдээллүүдийг цоочтой буюу ингээд хамгаалалттай өрөөнд 24 цаг байлгадаг. Үүний хоолой яг бүх харилцагчийн мэдээллүүдийг одоо аюулгүй байдлгадаг гэдэг үднээс ерөнхийдөө бол ойлгож болно. За эрхийн матрицын өрөөнд бол та илгээсэн төлбөрийн даалгавар одоо арилжааны хүсэлтүүд бүх зүйлсийг одоо яг нэг хүний ойлголт шийдэхдэггүй дотроогоо ажилчдын одоо эрхийн түвшингөөр бүхэн давхар хяналтаар баталгаажуулж та бүхний гүйлгээнүүдийг баталгаатай хийж өгдөг юм аа. За үүний дараагаар болохоор зааварчилгаа юу гэдэг сангийн үйл ажиллагаа хоорондын брокерийн үйл ажиллагаан дээр хамаарал та бүхний яг бодит цагийн гормоор та бүхний арилжааны захиалга бүх зааварчилгааг хүлээж авч тухай бүртэн төлбөр тооцоо гүйцэд хяналт тавьж явдаг юм а гэдгийг танилцуулах таатай байна. За үүний дараа голомт Кэсчон банк буюу одоо яг зах зээл дээр 3 төрлийн Кэсчон банк байгаа. Үүний нэг нь бол голомт Кэсчон, нөгөө нь хаан Кэсчон банк, TTB Кэсчон банкудаас ер нь бол зах зээл дээр 3 шиг Кэсчон банк байдаг. Үүний дараа болохоор хөрөнгө оруулалтын сангийнхаа тоогоор зах зээлийн эзлэх хуваараа 44%-ийг ер нь бол нийт зах зээл дээр байгаа сангуудыг татсан байгаа. Үүний дараагаар болохоор хадгалжийн хөрөнгийн хэмжээгээр 23 оны 12 сарын 31-ний байдлаар нийт зах зээл дээр байгаа Кэсчон банкуудын хөрөнгийн 29%-ийг голомт Кэсчон эзэмшиж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол яг 1400 орчим идэвхтэй харилцагч нартай 18 шиг хамтын нээлттэй хаалттай хувийн хосуудад үйлчлэгээ үзүүлж ирсэн байгаа. За тэгээ хоорондын нэгт хамааралтайгаар одоо харилцаа хамааралтай хамтын ажиллагаагаараа 20 шиг үнэр цаасны компаниудтай хамтар ажилладаг байгаа. За тэгэхээр үндэсний хувьчилсан сантай 2020 онд ерөнхийдөө бол хөрөнгө хадгалах гэрээг байгуулж Кэсчоны үйлчлэгийг үзүүлж эхэлсэн байгаа. Тэгэхээр Кэсчоны үйлчлэгийн гэрээний хүрээнд болохоор хөрөнгийг хадгалах, бүртгэх, нэг жирхийн тухайлсан бүртгэлийг хүртэлэх, орлого, цуглуулах, нэг жирхийн цэвэр үнэлгээ тооцоолох. Тэгээ Кэсчоны үйлчлэгээтэй холбоотой бус харилцааг зохицуулах үүргээр хөрөнгө үндэсний хувьчилсан сантай хамтран ажилладаг. Үүнийхээ өрөөнд бол шимтгэлийнхаа нөхцлүүдийг хоорондоо тохиролцож ерөнхийдөө бол санд таатай байхаар хамгийн боломжит бага зардлуудыг шимтгэлүүдийг санал болгох юм а. За тэгэхээр 2023 онд үндэсний хувьчилсан сан нь болохоор ерөнхийдөө бол 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө хадгалсан байгаа. За үүний болохоор яг бүтэн жилийн хугацаанд 250 удаа та бүхний яг нэг жирхийн цэвэр үнэлгээг хөрөнгийн биржээр тайлгнасан байгаа. Тэгэхээр энэ дөр бол ямар нэгэн байдлаар эрх бүхий албан тушаалтан ч юм ямар нэгэн хүн тэр үнэлгээ нөлөөлөхгүйгээр яг real дүнгээр та бүхний үнэлгээг хөрөнгийн биржээр тайлгнасан байгаа. За тэгээд үүний талаараа болохоор 2023 онд нийтдээ ерөнхийдөө бол 1900 удаагийн арилжааны төлбөр тооцоо гүйлгээнүүдийг Кэсчон банк хийсэн байгаа. За үүний дөрөвт нь болохоор нэг жирхийн тухайлсан бүртгэл буюу нийт 50 сая орчим нэг жирхийг ойролцоогоор 6,000 харилцагч эзэмшиж байгаа тухайлсан бүртгэлийг хөтэлж явсан байгаа. За нийтдээ яг манай хөрөнгө оруулалт үндэсний хувьчилсан сангийн онцлог нь болохоор нийт ерөнхийдөө бол 2020 оноос ялгаатайгаар нийтдээ багцын 80-аас дээш хувь нь бол юунд үн цаас хөрөнгө оруулж явсан байгаа. Үүнтэй холбоотойгоор үн цаасны яг ногдол ашиг зарлах гадаад болон дотоодын ногдол ашгуудыг цаг тухайд нь хуримтлуулж бүртгэснийг ерөнхийдөө харж байна. За хөрөнгө хадгалалтын хувьд болохоор ерөнхийдөө бол хувьцааны багцын хүрээнд 84% нь бол хувьцаанд ер нь бол чиглэсэн байгаа. Үүний бол бэлэн мөнгөний хүрээнд 9%, хадгаламж 3%, бонд 4%-ийн одоо багц үйлдвэрлэлтэйгээр тухайсаа 2023 оны 12 сарын 31-ний байдлаар тайлан харагдаж байгаамаа. За цэвэр үнэлгээ ер нь хэрхэн тооцогдсон юм бэ гэхээр ер нь сангийн нийт оруулсан хөрөнгө оруулалтын яг зах зээлийн үнэлгээнээс тухайн өдрийн тухайн сараар гарсан зардлууд нь хасагдаад нийт гаргасан зах зээл дээр гарсан нэг жирхийн тоон хуваагдаад ерөнхийдөө та бүхний яг нэг жирхийн цэвэр үнэлгээ тооцогдож гардаг. За
Энэ слайднаас харагдж байгаа болохоор хувьцаа, бонд, хадгаламж, бэлэн мөнгөний ерөнхийдөө бол үйлдвэрлэлүүдийг харуулж байгаа. За сангийн цэвэр үнэлгээ бол яг 6.3-аас 6.4 тэрбумын хооронд ерөнхийдөө бол харагдж байгаа. Нийт гаргасан нэг жирхэнэ хувьцаа нэг жирхэнэ 50 сая. Нэг жирхэнэ цэвэр үнэлгээ нь 126.1 гэсэн үнэлгээтэй ерөнхийдөө бол хөрөнгийн биржээр тайлгнагдсан байгаамаа. За энэ багцын хүрээнд болохоор иргэд ерөнхийдөө бол нэг цацгалын үнэлгээгээр хэмжигдэж үзвэл 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Зорилтод буюу одоо яг байгууллагууд хөрөнгө оруулалт ихтэй 2.1 тэрбум төгрөгийг одоо яг хөрөнгө оруулалтын санд барьжуулсан байгаамаа. За үүний дараагаар болохоор санд манайх өдөр болгон тайлангуудыг илгээж багцын бүрдэлтийг хөрөнгөний өсөлт бүрдэлт хөдөлгөөнийг тайлгнадаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол үүнээс гадна нэмэлтээр бол 9 төрлийн тайлангуудыг ер нь бол өдөр тутамд та бүхний яг хөрөнгийг хадгалж байгаа, зөв бүртгэсэн, буруу бүртгэсэн төлбөр тооцоог зөв хийсэн гэдэг бүх зүйлийг баталгаажуулж хөрөнгө оруулалтын санд тайлгнадаг. Үүний дараагаар болохоор яг маргааш цаашдаа цаад зохицуулах байгууллагуудаа тайлгнаад хяналтанд байж явдаг байгаа. Зохицуулах байгууллагууд мэдээлэл хүргэхээр болохоор яг Кэсчон банкнд шууд болохоор хөрөнгө оруулалт санхүүгийн зохицуулахаараа хөрөнгийн биржүүд Монгол банкуд ерөнхийдөө бол Кэсчон банкнд ерөнхийдөө хяналт шалгалтыг байнга хийж тайлан мэдээллийг байнга цаг тухайд нь авдаг байгаа. Тэгэхээр Кэсчон банк цаашдаа хөрөнгө оруулалтын сангуудыг ерөнхийдөө бол хөрөнгө оруулалтын сангуудын одоо хөрөнгийн итгэмжлэл удирдах ямар нэгэн байдлаар хөрөнгөд гинтийн болцшгүй асуудал үүсгэс сэргийлж ер нь төлбөр тооцоог цаг тухайд нь хийж явдаг. Үүний дараагаар ICBC буюу яг манай дэд Кэсчон байгаа. Энэ нь болохоор гадаадын төлбөр тооцоо гүйцэтгэх талаар хамтын ажиллагаатай явдаг. Энэ болохоор Монголын үн цасны арилжаа зэгчтэй холбоо, үн цасны төвлөрсөн хадгаламжийн төв, үн цасны клирингийн төв гэсэн ерөнхийдөө бол хүрэлцэнгээр хөрөнгө оруулалтын сангуудыг хэн дотоож тайлангуудыг мэдээлэлээд тань та бүхний хөрөнгө оруулалтын нэг жирхэнэ цэвэр үнцнийг тооцоолоод гаргаад тайлгнаад явдаг байгаа. За тэгээд анхаарал татсанд баярлалаа. За тайлан сонирхолтой тавьсан голомт Кэсчон банкны төлөөлөл батнаралтай баярлалаа. Ер нь бол та бүхэн сая өөрсдөө харлаа. Нийтдээ 100 цангийн маань цэвэр үнэлгээ 6.3 тэрбум буюу 121 ирэх маань бол өөрөө 126 төгрөгийн одоогийн үнэлгээтэй явсан байна. Тэгэхээр зах зээл дээр зарагдж байгаа ханшнаасаа бол өнлөөл өндөр үнэлгээтэй байгаа юм байна. Тэгэхээр нөгөө нэг авдаг цаг нь бол яваад байгаа юм байна гэдэг л илүү хаа. За тэгээд яг энэ үйл ажиллагаануудад гаргасан тайланд маань дүгнэлт аудит, хөндлөнгийн аудит жил болгон хийгддэг байгаа. Тэгээд хөндлөнгийн аудитаар ажилласан Nexia International аудитын компани төлөөллийг ирж тайлангаа танилцуулна уу юм урьж. За сайн байна уу? Энд хүрэлцэн гэсэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Nexia Global Mongolia аудитын аудит менежер бол дотор байна. Манай байгууллага нь Nexia International-ийн Лондон хотноо төвтэй олон улсын аудитын үйлчилгээ аудитын олон улсын үйлчилгээ үзүүлдэг байгууллага байгаамаа. Бид нэр үндэсний хувьчлалын хөрөнгө оруулалтын сангийн 2023 оны 12 дугаар сарын 31-нд дуусгар болсон санхүү байдлын тайлан, орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан болон нягтлан бодох бүртгэлийн гол бодлого мөн тэдгээрийн тодруулга болон тайлбаруудад аудитын ажил хийж гүйцэтгсэн. Үүнийхээ үрээгээр бид нэр аудитын багийг нэг партнер, чанарын хяналтын менежер, аудит менежер, ахлах аудитор, аудит туслах гэсэн багийн бүрэлдэхүүнтэй ажилласан байгаа. Аудитын ажлын хүрээнд бид нэр гол зорилго бол аудитын хангалттай нотлохоо баримт бүрдүүлж авахаас үндэслэн бид нэр дүгнэлтэд бичдэг байгаа. Тэгээд 2023 оны 12 сарын 31-ний тасалбар болсон байдлаар компани санхүү байдлын тайлан болон санхүүгийн тайлгнлын олон улсын стандартын дагуу материаллаг ахгүй үнэн зөв төлөвлөсөн байна гэдэг зөрчилгөө дүгнэлт өгсөн байгаа. Тусгай зохицуулалттай салбаруудын хүрээнд бид нар мөн аудитын нэмэлт
тайлан гаргадаг байгаа. Энэ дэр орсон. Нэмэлт тайлан дээр бол тусгай зохицуулалттай салбар хуулийнхаа хүрээнд мөн санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу ажиллаж байна уу гэдэг дээр нэмэлт тайлан өгдөг байгаа. Үүн дээр мөн материалыг алдаа байхгүй зөрчилгүй гэдэг дүгнэлт өгсөн байгаа. За баярлалаа. Nexi Audit компани төлөөлөл болдоо талархснаа илэрхийлье. За дараагийн асуудал саяны бүх тайлангууд дээр үндэслээд мэдээж төлөөлөл өдөр зөвл дүгнэлт гаргадаг байгаа. Та бүхэн хувьцаа эзэмшдэг орлууд суугаад одоо нэлийн туршлагатай болсон байгаа. Тэгэхээр төлөөлөл өдөр зөвл бол нэгсэндээ бол та бүхний оронд шийдвэр гаргадаг. Жилийн хугацаанд хийсэн үйлчлэлээ тайлагнадаг байгаа. Тэгээд төлөөлөл өдөртөх зөвлөл маань бол 2023 оны туршид 3 удаа яг биетээр хурал хийсэн байна. За 4 удаа ичнээ санал хураалт явуулсан байна. За 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан цаг тухай бүрдэн илтгэж үргэлж хийсэн байна. За гүйцэтгэх удирдлагын дор дурдсан мэдээлэл тайлангуудыг хүргэж ажилласан. За тэгээд улирал бүр та бүхэн мэдгүй байх ард санхүүгийн нэгдэл болон түүний охин компаниудаас уламжлалт болгон явуулдаг, earnings call-ыг хийж явуулдаг байгаа. За мөн төлөөлөл өдөр зөвлөлийн гишүүдийн мэдээлэл зориулаад сангийн үн ханшийн мэдээллийг өдөр болгон олон нийтэд хүргэх, түгээх талын ажлуудыг хийдэг. За тэгээд энэ дээр тайлгдсан бүх тайлангийн хүрээнд бол гүйцэтгэх удирдлагын багийг Монгол улсын хамгийн анхны хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг хууль журмын дагуу удирдах ажилласан гэж төлөөлөл удирдлагаас зөвлөс дүгнж байгаа. За мөн цаашид хөрөнгө оруулалтын бодлого тусгасан төлөвлөсөн өгөөжтэй хүрч ажиллахыг сангийн менежер болон гүйцэтгэх удирдлагт нь үүрэг болгож байгаа. За та бүхэн бол энэхүү дүгнэлттэй бол бас мэдээж батлах санал хураалт явагдана. За дараагийн хэлцэх асуудал маань бол үндэсний хөгжлийн сан хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулах гэсэн асуудал байгаа. За энэхүү асуудлыг давсан бод нөлөөлөх хандаа нөлөөлөх. За ард менежмент компаниг үүсгэхэд хандааг танилцуулгыг урьж байна. За үндэсний хөгжлийн сан маань 2022 оны 10 сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. За үүсгэн байгууллагатай бол хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын бодлогоо танилцуулсан. За бодлого бол мэдээж хувьчлалд урт хугацаанд оролцоно гэсэн зорилготойгоо хоёрдугаарт хөрөнгө оруулалт хийхдээ ямар хязгаарын хүрээнд хөрөнгө оруулалт хийх талаар бүгднийг маш тодорхой бичиг баримтандаа дурдж хөрөнгө оруулагчтай танилцуулсан. Гэвч санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 5 сард хамтын хөрөнгө оруулалтын сангийн журамд өөрчлөлт оруулсан байгаа. За энэ журмын дагуу бид нэр хөрөнгө оруулалтын бодлоготой тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулах шаардлага үүссэн. За гол өөрчлөлтүүд бол манай үндэсний хөгжлийн сан бол өмчлөлийн сан байгаа. За тэгээ санхүүгийн зохицуулах хорооны шин журмаар бол өмчлөлийн сан бол хамгийн багадаа нийт хөрөнгийн 80 хүртэл хувийг заавал одоо хувьцаа нээлттэй хэрэгслүүдэд оруулах шаардлага тавьсан. За үүний дагуу бид нэр хөрөнгө оруулалтын бодлого дох өмчлөлийн хэрэгсэлд оруулах хувиа 80 болон түүнээс дээш гэж оруулж өгсөн байна. За мөн үүнтэй холбоотойгоор засгийн газрын банд болон өөрийн хэрэгслүүдэд оруулах хязгаараа 15 дээд хязгаараа 15% гэж оруулж өгсөн. За нэг компанийн хувьцаанаас эзэмших хэмжээ 30% гэж оруулж өгсөн байна. За нэг компанид оруулах хөрөнгийн хэмжээ нийт актив бол 25 хүртэл байна гэсэн ийм дэд хязгааруудыг хөрөнгө оруулалтын бодлогод оруулж өгч та бүхэнд баталж өгөрөө гэж санал оруулж байна. За хэлцэх асуудал 6. За үүнтэй үндэсний хөгжлийн сан маань бол Монголын анхны хамтын сан байсан. Энэ үднээсээ
тодорхой хэмжээгээр хувьчлал гэдэг бол маш том үнийн дүнтэй хөрөнгө оруулалт хийгдэж явагддаг ийм салбар. Тэгээд анхны сан тэгээд зохицуулагч байгууллагуудтай бид нэр зөвлөлдсөн үндсэн дээр анх үйл ажиллагааг 5 тэрбум төгрөгөөр эхэлсэн. За тэгээд 5 тэрбум төгрөгөөр бол хөрөнгө оруулалтуудаа яг манай голомт Кастжан банк бол хөрөнгө оруулалтуудыг нэлээд сайн хатгалж ажиллаж байгаа талаар тайлбар өргүүлсэн. Гэвч ингээд цаашид олон хувьчлалууд олон одоо бидний хүсэж хүлээж аваа өндөр өгөөчтэй компаниуд хувьчлагдахаар хүлээгдэж байна. Тийм учраас бидний хувьд зарласан нэг жирхэнийхээ тоог нэмэгдүүлж зах зээлийн бас боломжтой нэлээд потенциалтай үед нэг жирхээ нэмж гаргаж том хувьчлалуудад нэмж орохоор ийм төлөвлөсөн байгаа. За үүнийхээ дагуу бид нэр нэг жирхээ эзэмшигчдийнхээ хуралд сангийнхаа нэг жирхэний тоог нэмэгдүүлэх санал оруулж ирж байна. За манай сан бол 50 сая ширхэг зарласан нэг жирхтэй дөрвөн дээр тусгацсан байгаа. За энэ удаагийн хурлаар бидний оруулж ирж байгаа санал бол 300 сая ширхэг нэг жирхтэй байхаар санал оруулж ирж байна. За тэгвэл энэ бол зарласан нэг жирх байгаа. За тэгээд ховчлол болох болгонд бид нэр эндээ таарсан одоо хэр хэмжээний нэг жирх гарах уу гэдэг судалгаа шинжилгээнүүдээ гаргаад төлөөлөл удирдах зөвлөлөөс нэг жирх эзэмшигчтэй танилцуулаад нэмж нэг жирхээ гаргахаар байгаа. За хэлцэх асуудалд болоо зарласан нэг жирхийн хэмжээ өөрчлөлт оруулах саналтай холбоотойгоор дөрөнд мөн өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа. За дөрмийн зөвхөн зарласан нэг жирхийн тоотой хэсэг нь өөрчлөгдөнө гэж хурлын материал дээр тодорхойлсон байгаа. За үндэсний хвшлийн сангийн хурлын 8 дугаар асуудлын хувьд бол төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох гэж асуудал орж ирсэн байна. За хвшлийн сан маань бол 2 жил тутам төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдэд сонгодог байгаа. За өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан гэдгийг бол та бүхэнд танилцуулсан. За энэ удаа бол 6 хүнээс одоо төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнд одоо ажиллахаар саналаа хүргүүлсэн байна. Яг уншаад өчгөө та танилцуулах уу? Өнөөдөр төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдэд дахин сонгоно. Тэгээд төлөөлөл удирдах зөвлөлд бол одоогийн байдлаар 6 хүний анкет ирсэн байгаа. За бид 5-ыг сонгох ёстой. Тэгээд хамаагүй надаас хандаа битэрс бусд одоохондоо байхгүй байгаа юм шиг байна те. Зааланд нэт төвшигчдээс. Уг нь би өөрсдөө нь танилцуулаад өөрсдөө нь танилцуулаа явчих гэж бодсон. Одоо цагт баригдаад би танилцуулаа явчих. За намайг цоогод авах гэдэг. Би банкны эдийн засгийн санхүүж мэргэжилтэй. За 1996 оноос эхлэн банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа. Ажлын туршлагын хувьд бол 14 жил орчим арилжааны банкуд ажиллаж исэн. Тэр дундаа Хас банкны хөрөнгө зохицуулалтын газрын захирлаар ажиллаж исэн. За одоо ард даатгал хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар бас ажилладаг. За ард санхүүгийн нэгдлийн бас нэлээд олон компаниудын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. За дээрэс нь Өндөр хаан хувьцаат компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн даргаар мөн ажилладаг юм хүн байна. За дараагийн нэр дэвшигч маань Батбэлгийн Золбоо гэж байгаа. Золбоо маань та бүхэн өнөөдөр ард санхүүгийн нэгдлийн хувьцаат эзэмшигчтэй хуралд оролцсон бол танилцсан байгаа. Золбоо маань ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. За мөн санхүү эдийн засгийн мэргэжилтэй ард санхүүгийн нэгдэл хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаас гадна ард менежмент хувьцаат компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга. За ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалтын банкны кластерыг бас удирдах ажилладаг ийм залуу байгаа. За дараагийн нэр дэвшигч маань Чулуунтрын Хандаа та бүхэн цайхын танилцуулгуудыг хийгээд байгаа. Манай ард менежмент үн цасны гүйцэтгэх захирлаар ажилладаг эдийн засгийн мэргэжилтэй ийм бүсгүй байгаа. За дараагийн нэр дэвшигч маань Пүрвийн Баян сан төлөөлөл удирдах зөвлөлийн хараат бүс гишүүнээр нэр дэвшигч. За бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэй. Энэ хүүс гэдэг нь хүмүүл худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэгтлэн бод хүртгүүлийн санхүүгийн ах ル багшаар ажилладаг. Нийтдээ 24 жил ажилласан туршлагатай залуу байна. За дараагийн нэр дэвшигч маань бол Батгүйгийн Ариун болд санхүүгийн удирдлагаар бас мэргэсэн Интергруп Интернэшнл компани санхүү хэрэгслийн захирлаар ажилладаг. За миний мэдхийн бас Ард Securities компани маань төлөөлөл удирдах зөвлөлийн хараат бүс гишүүнээр ажилладаг. Нийт ажилласан жилийн туршлага нь 16 жил юм байна. За
шинээр бас нэр дэвшигч маань бол Батцуурын Ганбаяр төлөөлөл өдөрцөвлийн хараат ус гишүүнд нэр дэвшиж байгаа юм байна. Бизнесийн удирдлага энэ чиглэлээр мэргэжсэн бодлого судлалын төвийн эдийн засгийн зөвлөхөөр ажилтны нийт ажилласан жилийн туршлага нь 20 жил юм байна. За тэгээд та бүхэн саналын хугацаанд багтаад дараах 6 гишүүнээс 5-ыг нь сонгох юм байгаа. Хараат гишүүнээр, ердийн гишүүнээр 3 гишүүнийг, за хараат ус гишүүнээр 2 гишүүн сонгох юм байгаа. Тэгэхээр гол тэмцэл бол хараат ус гишүүнд нэр дэвсэн 3 нэрхмийн хооронд л явагдах юм байна да гэж харж байна. За ингээд дараагийн хилцэх асуудлыг танилцуулна юм хандаа зөвлөг өрж байна. За төлөөлөл удирдах зөвлөл маань мэдээж удирдах байгууллага байгаа. Тэгтээ хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөө цагтууд сангийн одоо үйл ажиллагааг чиглүүлдэг. За стратеги төлөвлөлтийг хардаг. За хяналтуудаа тавиад ажилладаг. Ийм бүтц байгаа. Тийм учраас мэдээж төлөөлөл удирдах зөвлөл маань нэлийн одоо туршлагатай, чадвартай мөн санхүүгийн зохицуулахаар болон хууль журмын одоо шаардлагыг хангасан хүмүүс байх шаардлагатай. За тэгээд сая та бүхэн нэр дэвшиж байгаа хүмүүсийн одоо ажилласан жил туршлагуудыг харсан байх. Хамгийн багадаа 5-6 жил ажилласан ийм туршлагатай хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг төлөөлөл удирдах зөвлөлд одоо ажилуулахын тулд тодорхой хэмжээний бид нар төсвийг энэ хурлаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. За тuz маань бол жилд 4 удаа хуралддаг. За улирал тутамд хуралддаг. За ингээ хуралдахдаа бол сангийн гүйцэтгэл, сангийн одоо стратеги төлөвлөлт, за сангийн менежерийн үйл ажиллагаанд хяналт тавиад ажилладаг. Энэ үднээсээ бид нэр тузын гишүүдэд хурал тутамд одоо цалинтай байлгахаар санал оруулж ирж байна. За тузын даргын хувьд бол нэг хуралдахад 2 сая төгрөгийн цалинтай. За тузын гишүүд маань хурал тутамд сая төгрөгийн цалинтай байна. За тэгээд тузын нарийн бичиг болон туу зохион байгуулалттай хамталбартай тодорхой зардлуудыг энд санал болгож оруулж ирсэн байна. Тэгээд энэ маань болохоор хилцэх асуудлын 9-д байгаа. Тэгээд та бүхэн бас энэ асуудал дээр санал өгнө гэж найдаж байна. Санал оруулалт тий. Хандаа маш их баярлалаа. За тэгээд одоо санал хураалт эхэлж байгаа юм байна. Та бүхэн санал хураалтаа 10 минутын хугацаанд өгөх юм байна. Ард аппликейшнаар өгч болно. Онлайнаар үзэж байгаа хүмүүс байвал ард аппликейшны хамгийн доотлолт нь логин хийгээд оронгууд хамгийн доотлолт нь хувьцаа эзэмшигчдийн хурал гэсэн баннер байгаа. Тэр хувьцаа эзэмшигчдийн хурал гэсэн баннер дээр дарахаар үндэсний хөгжлийн сан гэдэг та бүхэн өөрсдөө регистрийн дугаараа оруулаад асуудлуудаа саналаа өгч болно. За тэр хооронд мөн санал асуулт одоо саяны танилцуулгуудтай холбоотой асуулт хариулт байвал бас асуулт хариултаа явуулж ий гэж бодож байна. Та бүхэн микрофон шаардлагатай. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай.
санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. За бид яг одоо ард лизингийн гүйцэтгэх захирал мөнх хоттой ярилцах гэж байна. Сайн байна уу та? Сайн байна. За сүүлийн үед танай компаниар сонин сайхан юу байна? Сүүл хэрэгжүүлсэн арга хэмжээ үйл явдлуудаас. Арлизик компаниар яг бүтээгдэхүүн үүсгэтэй холбоотойгоор сонин сайхан зүйл бол таатай байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар өсдөг машин хөтөлбөрнийг дээр ерөнхийдөө нэг харьцагчдынхаа машиныг үнэлээд тэрэнд тохирсон хэмжээгээр нь бас хөрөнгө оруулалтын багцыг санал болгож ирж ирсэн. Тэгээд өсдөг машин хөтөлбөр 2 дээрээ болохоор ерөнхийдөө хөрөнгө оруулалт үндэстэн зогсоё гэдэг яг энэ их үүс бас зэрцэж явж байгаагийн хувьд заавал харьцагчаас нэг барьцаа хөрөнгө байгаад байх шаардлагагүй байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулалт үндэстэнд нэгдээ хөрөнгө оруулалт үндэстэн байя гэдэг шийдвэр гаргаад ирж байгаа харьцагч нар дээр бол ерөөсө бүтээгдэхүүн үйлчлэгээ нэлээд таатай нөхцөлтэй байгаад тэдгээр хүмүүсд хөрөнгө оруулалт үндэстэн байх тэр боломжийг гаргаад өгье гэдэг. Тэгээд нэг юм бүтээгдэхүүн дээр ерөнхийдөө нэлээд өөрчлөлт орсон. Тэр нь юу вэ гэхээр харьцагч өөрөө сонирхоод ороод ирвэл 10, 20, 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын багцын санал болгоод шууд өгчөж байгаа. Тэгээд нөгөө талдаа бид нар энэ хөрөнгө оруулалтын багцаа сонгосон харьцагч маань 5 жилийн хугацаанд өөртөө одоо ямар нэгэн амьдралдаа одоо юу гэдэг нь дарамт болохгүйгээр хэмжээний буюу өөрийнхөө төлж чадах одоо тэр хэмжээндээ л ерөн төлтөө төлж явна. Тэр сонголтыг гаргаж өгч байгаа гэсэн. Тэгэхээр 5 жилийн хугацаатай л одоо марафонд оролцож ирсэн манай харьцагчдад байна. Тэгээ хөрөнгө оруулалт гэдэг нь өөрөө бол урт хугацааны байдаг. Тэгээд хэдийгээр монголчууд маань хөрөнгө оруулалт гэж мэдээд байдаг боловч тодорхой хэмжээнд тууштай төвчээртэй ингээд тодорхой хугацаа зарцуулаад явж ирсэн үнц нь өөр өгөөж авдаг гэдгийг бол төдийлөн бас анзаарахгүй байна. Тэгэхээр бид нар ямар ч хэсэн энэ дээр бас нөгөө нэг харьцагчаа сурах гэдэг юм тэр талаас зэрэг хамгийн боломжтой төлж чадах тэр хэмжээнд нь хөрөнгө оруулалтын багцын санд болгоод тэгээд өгч ирэх гэсэн үг. Ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд манай харьцагчдын маань хэрвээ яг энэ хөрөнгө оруулагч үндэстэн байх, хөрөнгө оруулагч байя, хөрөнгө оруулалтын үндэс нь өгөөжийг бас ингээд тодорхой хугацааны дараа ингээд мэдрээд те ингээд явъя гэдэг ард лизинг компани пэйж утсаар зочлоод та бүхэн мэдээлэл аваарай. Тэгээд манай баг хамт олон бол 4 шугуу та бүхтэй холбогдох болно л гэж хэлээ. Баярлалаа. За баярлалаа. За бид дөнгөж сая ард лизингийн гүйцэтгэх захирал мөнх хоттой ярилцлаа. Ослын дээр таны хайртай хүмүүсийн амийг хамгаалж байдаг. Наалт үнэтэй гар утсыг тань эвдэрч гэмтгээс сэргийлдэг. Зөөлөвч бяцхан үсийг тань гэмтэж бэртгээс хамгаалдаг. Дуулга барилгачдыг нэг бус удаа осол аюулаас хамгаалсан. Таны амьдралын эрсдэлгүй амар амгалан байдал энгийн зүйлээс эхэлдгийг та анзаардгүй. Амар тайван амьдралд хөтлөх ард даатгал таны даатгал. Нийт харилцагч хувьцаа эзэмшигчдэд 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Криптовыг арга хэмжээ 5 дахь өдрөө үргэлжилж байна. За бид яг одоо ард тэтгэврийн сангийн гүйцэтгэх захирал тайшигтай ярилцах гэж байна. Сайн байна уу та? Сайн байна. Сүүлийн үед танай компаниар сонин сайхан юу байна? Онцлог төсөл хөтөлбөр. Хөтөлбөрийн талаар ярихгүй. За манай компанийн хувьд энэ крипто 7 хоногийн хүрээнд өнгөрсөн жилийнхаа компанийн хадгалан мэдээлэлүүд бол нийт харилцагчдад бол мэдээлэл нээлттэй өгч ажиллалаа. За товчхондоо бол өнгөрсөн жилийн 2023 оны үед манай компанийн хувьд хөрөнгө оруулалтын багц 40 гаруй хувиар өссөн. Тэтгэврийн хөрөнгөл маань бас мөн 40 гаруй хувиар өссөн. Нийт хөрөнгийн хэмжээ нь 2.5 дахин нэмэгдсэн юм амжилттай жил болж өндөрлөө. За нийт энэ хугацаанд бол нийт бас тэтгэврийн банс эзэмшигч, хоригдлол эзэмшигч хүмүүстэй бол бас байнгын тэтгэврийн бас тэтгэвэр ололтуудыг өгч байнгын хамтын ажиллагааг бол хангаж ажилласан бас ийм жил болж өнгөрлөө. За онцлог үйл явдал гэх юм бол манай ардын тэтгэврийн сан маань бол нээлттэй өндөр хаан гэдэг нээлттэй компани одоо 100% хөрөнгө оруулалттай компани болсон 2023 оны жилийн эцээр. Тэгэхээр энэ маань одоо цаашдаа одоо ямар урданд хүрэх вэ гэхээр зэрэг манайх бол нээлттэй 100% нээлттэй компани хөрөнгө оруулалттай компани болсон учраас бас энэ хэдийгээр одоо яг манай компани нээлттэй хавцад компани болоогүй ч гэсэн бас энэ хавцад компани ядил бүх харилцагч нартаа бас мэдээлэл байн хүргэж байх. Мэдээлэлтэн тайлбаруудаа мэдээлэлүүд хөрөнгө оруулалтын багц гэдэг бүх мэдээллүүд нээлттэй хүргэж байхаар мөн цаашдаа ажиллаж байна. Тийм за жилүүдэд бол бас ажиллах
шинэ хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэх, харилцагчдаа илүү хурц ажиллах, техник технологийн шинэ дэвшлүүдийг нэвтрүүлж ажиллах ийм зорилттой ажиллаж байна. За энэ үрэндээ бид нар бас энэ одоо энэ 5 сараас эхсүүлээд нийт хөдөө орон нутагт байгаа нийт харилцагч нартай бас хурц ажиллахаар бас зорж байна. За ингээд 5 сараас бол энэ төвийн бүсээс эхлээд ингээд явах гэж байна. Дээрээс нь одоо ингээд зуны дэлгэр цагтаа намрын дуслал бол ингээд Монгол улсын бүтэн тойроод явах гэсэн юм зорилготой. Хүн болгонд хурц ажиллах гэсэн юм, харилцагч нартай хурц ажиллах үйлчлэгийг үзүүлэх гэсэн юм зорилготой. Энэ жил бол ажиллан цам мөн дээрээс нь гадаадд байгаа бас Монгол ажил хөдөлмөр эрхэлж байгаа орчин сууж байгаа бас Монгол улсын иргэдтэй бас бүтээгдэхүүн үйлчлэгээ хөрвж ажиллахаар бас зорилгоодыг бол тавьж ажиллаж байна. Тиймэрхүү товчондоо бол тиймэрхүү байна. За баярлалаа. За баярлалаа. За бид дөнгөж сая ард түмний сангийн гүйцэтгэх захирал тайширтай ярилцлаа. Хүүхдэд дуртай зүйлээ авахд, хадгалахад, хөрөнгө оруулахад амархан боллоо. Таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалт ард китс хадгаламжтай, хувьцаатай, гүйлгээ бүрт урамшуулалтай. Хүүхэдтэйгээ хамт хөрөнгө оруул. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ.
Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй. Ард апара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ард ап руу нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал баннер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж Жилийн сан хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж ирэх эзэмшигчдийн ээлжид хурлаар нийт 9 асуудал хэлэлцэн бөгөөд хурлын дэгийн дагуу санал хураалтыг хааж тоолгын комиссоос хуралд холбогдох хилцэх асуудал тус бүрээр санал хураалтын дүнг нэгтгэн танилцуулъя. За хилцэх асуудал тус бүрт хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийг компани тухай хуулийн 62-р зүйл санхүүгийн зохицуулах хорооны хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журмын 9-р зүйлийг үндэслэн хуралд оролцсон болон саналын утсаар үржилтэн ирүүлсэн санал болон артапаар ирүүлсэн саналыг тус тоолж санал хураалтын дүнг нэгтгэснийг тогтоох нь. За хилцэх асуудал 1 ард менежмент үнцаасны компани хөрөнгө итгэмжлэлийн удирдах үйлчилгээний жилийн тайлан батлах тухай асуудал. За хурал саналын эрхтэй нийт 22,848,455 ширхэг нэгж ирэх эзэмшигчид санал өгснөөс 20,304,292 ширхэг буюу 76,47% зөвшөөрсөн саналыг өгч тус асуудал нь батлан шийдвэрлэлээ. За хилцэх асуудал 2 үндэсний өвчлөлийн сангийн 2023 оны үйл ажиллагааны тайланд хийсэн төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах тухай асуудалд хуралд оролцсон саналын эрхтэй нийт 22,850,875 ширхэг нэгж ирэх эзэмшигчид оролцсноос зөвшөөрсөн 22,811,460 ширхэг буюу 86,91% нэгж ирэх эзэмшигчид санал өгч тус асуудал нь мөн дэмжигдлээ. За хилцэх асуудал 3 Кастион банкны хөрөнгө хадгалах үйлчилгээний жилийн тайлан батлах тухай асуудал хуралд оролцсон саналын эрхтэй нийт 22,851,025 ширхэг нэгж ирэх эзэмшигчид санал өгснөөс зөвшөөрсөн 22,839,010 ширхэг буюу 86,2% нэгж ирэх эзэмшигчид санал өгч тус асуудал мөн батлан шийдвэрлэгдлээ. За хилцэх асуудал 4 2023 оны санхүүгийн тайлан түүнд хийсэн хараат бус дүгнэлт батлах тухай асуудал хуралд оролцсон нийт 22,848,645 ширхэг нэгж ирэх эзэмшигчид санал өгснөөс зөвшөөрсөн 22,801,731 ширхэг буюу 85,88% нэгж ирэх эзэмшигчид санал өгч тус асуудал мөн дэмжигдлээ. За хилцэх асуудал 5 үндэсний өвчлөлийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай асуудал хуралд оролцсон нийт 22,818,122 ширхэг нэгж ирэх эзэмшигчид санал өгснөөс зөвшөөрсөн 22,998,315 ширхэг буюу 86,87% нэгж ирэх эзэмшигчид санал өгснөөр тус асуудал нь мөн батлан шийдвэрлэгдлээ. За хилцэх асуудал 6 үндэсний өвчлөлийн сангийн зарласан нэгж ирэхийн тоог нэмэгдүүлж нэмж нэгж ирэх гаргах зөвшөөрөл олгох үүнтэй холбоотой үүсэх эрхийг тузад олох тухай асуудалд хуралд оролцсон нийт 22,852,005 ширхэг
нэг жирх эзэмшигчид санал өгснөөс за зөвшөөрсөн 22 сая 735 мянга 246 ширхэг буюу 8600-ны 63%-ийн нэг жирх эзэмшигчид санал өгч тус асуудал мөн батлан шийдвэрлэгдлээ. За хилцэх асуудал 7 үндэсний хвчлэлийн сангийн дүрмд өөрчлөлт оруулах тухай асуудалд за 22 сая 818 мянга 122 ширхэг нэг жирх эзэмшигчид санал өгснөөс за зөвшөөрсөн 22 сая 752 мянга 419 ширхэг буюу 85.69%-ийн нэг жирх эзэмшигчид санал өгч тус асуудал мөн дэмжигдлээ. За хилцэх асуудал 8 за үндэсний хвчлэлийн сангийн тузын гишүүдийг сонгох тухай асуудалд за нийт 6 нэр дэвшигчид бол нэр дэвшсэн байгаа. За үүнд нэр дэвшигч цог Бадрагт саналын эрхтэй нийт 20 сая 926,270 ширхэг нэг жирх эзэмшигчид санал өгснөөс нэр дэвшигч цог Бадрахад 2 сая 501,856 ширхэг нэг жирх эзэмшигчид буюу 77.22%-ийн нэг жирх эзэмшигчид санал өгч цог Бадрах нэр дэвшигч маань дэмжигдлээ. За нэр дэвшигч золбоод за 20 сая 401,168 ширхэг буюу 76.84%-ийн нэг жирх эзэмшигчид санал өгч мөн дэмжигдлээ. За нэр дэвшигч хандаад 20 сая 507,955 ширхэг нэг жирх эзэмшигчид буюу за 77.24%-аар дэмжигдлээ. За нэр дэвшигч Баян санд 20 сая 414,996 ширхэг буюу 76.89%-ийн санал өгч мөн дэмжлээ. За нэр дэвшигч Ариун Болтод 20 сая 358,359 ширхэг буюу 76.68%-ийн нэг жирх эзэмшигчид санал өгч дэмжигдлээ. За нэр дэвшигч Ган баяр нь бол саналын эрхээр бол ямар нэгэн зөвшөөрснөөр за 991,413 ширхэг буюу 373%-аар бол нэр дэвшигдсэнгүү гэж шийдвэрлэгдлээ. За хилцэх асуудал 9 за төлөөлөл удирдах зөвлөлийн 2024 оны зардлын төсөв батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт 22 сая 967,303 ширхэг нэг жирх эзэмшигчид санал өгснөөс 22 сая 825 мянга буюу 85.97%-ийн нэг жирх эзэмшигчид санал өгч тус асуудал нь шийдвэрлэгдлээ. За ингээд баярлалаа. За санал хураалтын дүнг танилцуулсан гэрэлтэй талархал илэрхийлье. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн хурал маань өндөрлөгтэй шиг хандж ин 5 хүн сая ерөнхийдөө гарч байгаа 8-9 тогтоолын төслүүдэд танилцсан баг. Энэхээр 9 тогтоолуудыг бид нэр ажлын 3 нэгэн төр санхүүгийн зохицуулахаараа хөрөнгөний биржид үргэлж хуулийн дагуу хурал эрчим хүчин төгөлдөр болсныг мэдэгдэж ажиллах үүрэгтэй байгаа. За тэгээ мэдээж энэ 2023 он бол амаргүй жил байсан. 5 хүн бүгдээр л мэдж байгаа. Банкнуудын хувьчлал их боллоо. Банкнуудын хувьчлалд хүмүүс орохын тулд хадгаламжуудаас нэлээд сэгсэрлээ. Дээрээс нь байгаа хувьцаанд хандлаануудаа ч гэсэн зарж бэлэн мөнгө болгоод банкны хувьцаанууд орсон, хувьчлалд орсон. Зарим банкнуудын өмнө бол одоогор бас дахиад уналттай л явж байна. Ер нь бол өөрөө Монголын хөрөнгөний биржийн зах зээл маань өөрөө их нэлээд онцлоготой, савлгаатай тийм байлаа. Ирэх жилүүдэд бол илүү хурдтай өснө нэмэгт нэгдэх найдаж байна. Түрүүнд ярьжсэн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 22% тэнцвэр хэмжээний хөрөнгөний биржийн маань нийт үнэлгээ тийм болсон байна гэж энэ маань цаашдаа бол хөгжингөө орнуудад түрүүнд таавг харж ирсэн баг. 100-аас дээш дандаа бараг 200% байна лээ. Тэгэхээр гэрэлтэй ирээдүйд бидний хүлээж байгаа гэдэгт бол бүрэн итгэлтэй байдаг. За 2029 он хүртэл энэхүү сан маань үйл ажиллагаагаа явуулна. Тэгээд 29 он болтол дахиад 5 жил 6 жил хугацаа байна. Тэгэхээр бид нар бол энэ сангийн удирдлага удирдах байгаа менежерүүдтэй бол итгэл дүүрэн байдаг. Тэгээд дээрэс нь 5 хүн мэдгөх ард санхүүгийн нэгдэл маань өөрөө хөрөнгө оруулалт үндэстнийг цогцлоо гэсэн үндсэн үрээтэй. Эннийхээ хүрээнд бол хөрөнгө оруулагч үндэстэн болоорой, хувьцаа эзэмшигч болоорой зөвхөн цалин болон хуримтлалын мөнгөөрөө хөрөнгийг бий болгодгоо. Бас дээрэс нь хөрөнгө оруулалт хийж хувьцаанаас хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдэг. За манай сангийн гол онцлог маань 5 хүн өөртөө мэдгэх тухайн сан ганц нэг хувьцаануудыг
дагаад хүм өөрөө тэр болгон судалгаа хийгээ явах нь бол маш хүндрэлтэй байдаг. Бас мэддэггүй асуудал зөндөө байдаг. Тэрийг бол энэ хүү сангийн нэг жирхийг худалдан авснараа мэрэгжлийн хүмүүстэн даатгаад тэд нартайгаа хамтраад ингээ ажиллаад өөрийнхөө хөрөнгийг босгоно гэсэн гол үндсэн зорилготойгоор энэ сангууд маань ажиллаж байдаг. За тэгээд өнөөдрийн хуралдаа идэвхтэй оролцсон та бүхэндээ маш их талархал илэрхийлье. Дараа жилийн өдий болтол төр баяртай өнөөдрийн хурал өндөрлснийг үгээр зарлая. Ардапара хувьцаа эзэмшигчдийн хурлын санал өгөх заавар. Ардапро нэвтэрч хувьцаа эзэмшигчдийн хурал банер дээр дарж өөрийн хувьцаа эсвэл нэгж ирэх эзэмшиж буй компанийг сонгоно. Регистрийн дугаараа оруулж санал өгөх хэсэг рүү шилжинэ. Дэлгэцийн дээд хэсэгт хувийн мэдээлэл, хувьцааны тоо харагдах бөгөөд хурлын материал цэстээр дарж хурлын материалтай танилцаарай. Санал өгөх цэстээр дарж хэлэлцэх асуудалд саналаа өгөөрэй.